Окей. Тоглоомын программист зориулсан вектор математик хичээлээд одоо 3 дахь хичээлд тавтана л. Өнөөдөр бид нэр матрикс гэдэг зүйлийн талаар маш товчхон ярих болно. Матрикс гэдэг зүйл нь юу юм бэ? Яагаад бидэнд хэрэгтэй юм? Тэгээд нэр матрикс гэдэг обжект үүсгээд тэгээд хамгийн энгийн матрикс зүйлийг бол constructor function гэдэг юм matrix object-оо яг үүсгэх хамгийн жижигхэн кодыг бичин гэж бодож байна. Ерөнхийдөө бол matrix гэдэг зүйлийн талаар бол айгүй олон хичээл болно ярих хэвээр зүйл. Гэхдээ өнөөдөр бид нар маш товчхон хамгийн богинохон жижигхэн matrix гэдэг зүйлийг бичнэ гэсэн үг. Ерөнхийдөө matrix би өмнөх хичээлээр санаж байгаа вектор гэдэг нь яг математик тэмдэглэл нь бол 360 метр бичдэг. Энэ тоонууд юм нэгээс олон тоонуудыг бол жигсаацын тоонуудыг вектор гэж нэрлэдэг байгаа. Бид нар болохоор хоёр хэмжээст вектор бичиж байгаа. Энэ нь болохоор x, y гэдэг. Хэрвээ матрикс гэдэг нь ерөөсөө вектор гэсэн үг. Энэ жигсаацын тоонууд гэдэгтэй адилхан. Жигсаацын вектор гэж ойлгож байна. Миний хамгийн ихний бичих матрикс бол өнөөдөр бидний бичих класс болохоор матрикс доогуур зураас 2-ыг бүжихэн 2 гэдэг матриксыг бичих болно. 2-ыг бүжих 2 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр матрикс маань 2 хэмжээс тоонууд ерөнхийдөө бол хэдэн бага нь хэдэн мөр тоонууд юм бэ гэдэг. Энэ маань ерөнхийдөө бол матрикс математикийн ойлголт нь ерөөсөө тэр. Гэхдээ бидний хувьд бол тоглоомонд бол 2 вектор гэж ойлгож байна. Өмнөхөд дотор би эхний векторын зурчих. Энэ нь болохоор x координат. Энэ маань болохоор вектор. Дараагийнх нь би өөр манар. Энэ нь болохоор y координат. Энэ маань бол вектор. Тэгээд энэ хоёр матрикс маань энэ тохиолдолд болохоор 2-ыг харьцан 2 гэдэг матрикс. 2-ыг харьцан 2. Яагаад вэ гэхээр энэ болохоор 2 бага нь 2 мөр гэсэн үг. Мөрийг хэлж шилдэг. Эхний энэ 2 гэдэг маань үргэлж мөр. Хичнээн мөр доошоогоо гэсэн үг. Би санаж байгаа тийм санаж. Доошоогоо хичнээн. Яагаад гэхээр энэ болохоор эхний вектор нь болохоор 2 тав байгаа. Identity matrix гэдэг зүйл болохоор identity matrix гэдэг нь энэ байгаа. 1 энийг болохоор identity matrix гэж нэрлэдэг. Ингээ харах юм бол энэ 2 мөр харагдаж байна. 2 мөр гэдэг нь болохоор өнгөөсөж харангуй. Энэ маань болохоор эхний мөр нь. Энэ болохоор 2 дахь мөр нь харагдаж байна. Matrix маань заримдаа бас энэ босоо column major matrix, row major matrix гэж бас байдаг. Зарим программистууд болохоор векторуудаа болохоор тэгээр нь ингээд матрикс ингээд босоогоор параметр биччихдэг. Зарим программистууд нь болохоор босоогоор ингэж вектор бичих хэрэгтэй болно. Тийм учраас үүнийхээ хоёр өөр library ашиглаж байгаас өөр хүмүүстэй баг болж программист тоглоом хийж байгаа үед бол тэр зүйлийг маш сайн ойлгоцох хэрэгтэй. Яг энэ тохиолдолд би миний дуртай хэлбэр нь бол векторууд би босоо вектор гэж бодох дуртай. Эхний вектор нь энэ маань яг юу юм бэ гэхээр x base matrix, энэ маань y matrix, y вектор. Хэрвээ энэ 0.1 гэдэг зүйлийг би баруун талд нь бичээ. Энийг би basis vector гэж нэрлэдэг. Basis vector гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр x координат нь энэ шугам шүү гэсэн санааг хэлж байгаа. Энд яганаар яг би энэ ижлэгэн өнгөөр зурж байна. Энэ ягаан энэ вектор маань болохоор үзэх юм бол 1,0 гэсэн вектор. 1,0. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр баруун тишээ 1 яваад ийшээ заасан энэ сумаа гэсэн баруун тишээ 1 явна. Дээшээ доош явахгүй 0. Энэ маань болохоор эхний base matrix бол бид хэлж чагаад. Энэ векторын зураг. Энэ болохоор баруун тишээ 1 яваад ийшээ заасан сум гэсэн үг.
дараагийнх нь би ногоон өнгөөр зурсан байна. Y вектор. Энэ нь болохоор y одоо basis вектор, basis вектор. Base гэдэг нь ерөнхийдөө суурин гэсэн үг. Y нь болохоор энэ байна гэсэн үг. Энэ нь болохоор одоо y нь болохоор одоо энэ вектор. Тэгээд үүнийгээ одоо бид нэр энэ векторыг энэ сурах юм бол 0 1 гэсэн вектор. Энэ хоёр векторыг нийлүүлээд одоо нэг дор болгоцныг л одоо матрикс гэж нэрлэдэг байгаа. Энэ матрикс маань одоо хоёр хэмжээс матрикс. Энэ нь болохоор өөр одоо юунуудыг авч байна. Өөр одоо аксис одоо тэмдэглэсэн байна. Энэ аксис нь юм чиглэлд байна. Энэ y аксис нь юм ингээд. Тэгэхээр x аксис вектор нь болохоор 1 0 гэдэг нь болохоор хажуу тишээ нэг яваад дээшээ доош нь явахгүй гэсэн үг. Тэгээд y нь болохоор хажуу тишээ явахгүй 0. Тэгээд дээшээ нэг явцсан. Энэ болохоор y вектор. Тэгээд үүнийгээ бид нэр одоо энэ матрикс гэдэг зүйлийг ашиглаж бид нэр одоо трансформашн хийдэг. Одоо өөрсдийнхөө обжектыг одоо энэ координат системээр хөдлөхдөө бид нэр одоо энэ одоо матрикс гэдэг зүйлийг ашигладаг гэсэн үг. Тэгээ хамгийн ихний одоо энэ identity matrix гэдэг нь болохоор хамгийн ихний одоо зөөр одоо координатуудыг зааж байгаа. Тэр нь болохоор одоо үүнийг болохоор identity matrix гэж нэрлэдэг. Тэр нь болохоор юм байна. Суурь нь болохоор зөвхөн одоо x нь 1, y 1 бусд нь бүх 0 байгаа. Хэрвээ 3 хэмжээст матрикс болох юм бол энэ болохоор 3 шиг вектор болно гэсэн үг. 3 хэмжээс болоход энэ болохоор x координат, дараа нь y координат, тэгээд z координат. Z гэдэг зүйл орж ирнэ. Одоо 3 хэмжээс болоход тэгээд энэ нь болохоор 1 0 0 0 1 0 0 0 1 гэдэг одоо диагоналаараа энэ координатууд нь явчихж байгаа. Хэрэг анзаарч байгаа бол энэ диагоналууд дээр байгаа тоонууд нь 1 1 1 бус нь бүгдээрээ 0 болсон. E матриксыг нэрлэхдээ identity matrix гэж нэрлэдэг. Энэ нь болохоор яг одоо суур аксисүүдийг нь одоо аль чиг дээр яг зааж байна гэсэн үг. Үүнийг ашиглаж одоо бид математикийн үйлдэлүүдийг хийн. Одоо бидний хийж байгаа тоглоом байгаа. JavaScript програмын дэслэг энэ дээр бид нэр одоо хөлөг хийж хагаад үүнээс санаж байгаа бол хөлөө одоо бид нэр хөлөгдсөн. Тэгээ бид нэр одоо rotation хийхэд энэ өөрийнх нь одоо local space гэдэг зүйл дээр биш world coordinate-аар одоо хэрэгэд байгаа. Энэ проблемыг шийдэхэд бол бид нэр өөрсдийн local space-тай болно. Тэгээд манай local space-ийн одоо base coordinate-ыг бид нэр солино гэсэн үг. Яг одоо энэ байдлаар бол энэ default-оор бол одоо base coordinate нь энэ байгаа. Одоо энэ зураас нэг би түрүүний хангаж зураг. Base coordinate нь одоо ийм байгаа. Y-ыг би ногоон гэж хэлсэн. Энэ болохоор одоо world base coordinate. Тэгэнгүүт үүнийг бид нэр одоо өөрсдийнхөө энэ координат системээр өөрчлөд энэ болохоор бидний одоо өөрсдийн local space гэсэн үг. Тэгээд энэ local space-ээр бид нэр одоо энэ translation book юм хийчихэд энэ object нь base coordinate-аараа энэ шүү гэж одоо энэ хоёр маань хоорондоо координат одоо солино гэсэн үг. Координатаа өөрчлөх. Тэгэхэд бол бид нар одоо бас үрдээ энэ object маань өөрсдийн гэсэн matrix гэдэг зүйлтэй байсан зөвөө. Тэгэж одоо бодсон учраас өмнөх одоо хичээлээр ингээд дуусгасан байгаа. Тэгээд өнөөдөр бид нэр ерөнхийдөө бол би сая matrix гэдэг зүйл нь юу юм бэ гэдгийг хэлсэн. Одоо бидний энэ тохиолдолд ер нь математикийн хүн дээр бол энэ 3 хэмжээс байхадгүй 4 хэмжээс 5 хэмжээс 10 хэмжээс бүр хамаагүй том гэж болно. Тэгэхээр бидний одоо нэг хийж байгаа тоглоомын хувьд бол тоглоомын параметруудад матрикс гэдэг зүйлийг бодохдоо одоо миний эхний мөрөн юм уу эсвэл эхний баг нь аль нэг нь одоо нэг base axis гэсэн зүйлээ хийж чадаж болно.
Одоо энэ маань болохоор 1 0 гэдэг энэ маань болохоор энэ аксисыг одоо бид нэр математикийн хэлээр одоо хэлж чинь. Яг тэгэхээр хүмүүс бид нэр толгой дотор байгаа энэ аксисүүдээ бол энийг хараад энэ нь y, энэ нь x гэж мэдж болно. Гэхдээ математик бол үүнийг харах нүд гэж байхгүй нэг бодох зүйл байхгүй. Математикт бол бүх зүйл тоо. Тийм учраас бид нэр бол тоогоор одоо x axis нь энэ шүү гэж одоо тоогоор өгж байна гэсэн үг. Тэгээд y axis нь энэ шүү. Одоо тоогоор бид нэр энэ юугаар хэлж байна? Координатуудынхаа axis шугамыг энэ маань одоо ерөнхийдөө бол матрикс гэдэг юм байна. Векторууд гэдэг. Тэгээд ойлгоч. Тэгээд энэ векторуудыг одоо ашиглаж бид нэр энэ x координатаа өөрчилж одоо y координатаа өөрчилж бид нэр энэ хөлгөө өөрчилнө гэсэн үг. Энэ тоонуудыг өөрчилснээр. Тэгэхээр математик гэдэг одоо энэ гейм инженерийн математик гэсэн фолдер байгаа. Вектор 2 clamp гэдэг одоо 2 JavaScript файл тоолгосон. Тэр юм хин matrix оруулж байгаа 2x2 гэж. Миний одоо namespace файлуудынхаа нэрийг өгөхдөө би бүх файлынхаа нэрийг доогуур зураас бүх үсгийн жижиг гэж өгсөн. Яг тэгэхээр зарим үйлдвэрийн системд том үс жижиг үсийг бол ялгаатай байдаг. Би өөр заримдаа үйлдвэрийн системүүдээс параметрчдаг учраас хурдан бичиж заавал shift move таваад авахгүй. Тэгээд бүх үсгийн жижиг гэсэн надад аюу амар байдаг. Тэгээд matrix 2 гэдэг одоо JavaScript файл үүсгэсэн. Тэгэхээр matrix 2x2 доогуур зураас бичихгүй яах вэ? Гэсэн зүйл. За яг энэ арай унших гэдэг. Энэ matrix object дотор яг адилхан vector гэдэгтэй адилхан create гэдэг методтэй. Create. Тэгээд энэ matrix маань юу байх вэ гэвэл this values value гэдэг маань үг. Одоо одон дон дээр утгууд арай дүгэн шиг тоо болох байна. Тэгэхээр санаж байгаа бол matrix гэдэг маань дүгэн шиг тоо байгаа. Тэгээд энэ тоонуудыг одоо би memory дотор араас нь зуруулаад 1 0 0 1 гэдэг энэ дүгэн тоогоо одоо би memory дотор арай хэлбэрээр memory дотор хадгална гэсэн үг. Okay. Here this values нөх нь болохоор энэ identity matrix энэ болохоор арай дөрвөн this тэгээд энэ болохоор дөрвөн утга аваа. Row 1, row 0, column 0 гэж. Тоогоор нэгээс нэхэд ач row 1, column 1. R1 C1 гэдэг одоо энэ маань одоо энэ variable-ийн нэр маань юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дотор бидний энэ одоо matrix дотор хамгийн дүүн дээд булангийн энэ тоо гэсэн үг. Яг тэр энэ маань ихний мөр, ихний бага нь. Row гэдэг маань ихний мөр гэсэн үг. Одоо энэ мөр column гэдэг маань болохоор энэ бага. Тэгээд row 1, column 1 гэдэг маань ихний тоо. Row 1, column 1 дараа нь row 1, column 2 дараагийн баруунлынхын тоо гэсэн үг. Дараагийн тоо row 2, R2 column 1 R2 column 2. Энэ create гэдэг одоо matrix create гэдэг метод маань болохоор дөрвөн ширхэг тоо авна. Тэр нь болохоор row 1 гэдэг row 1 column 1 гэдэг маань энэ тоо, row 1 column 2 гэдэг маань энэ тоо, row 2 column 1 гэдэг маань болохоор энэ тоо, row 2 гэдэг маань хоёр дахь мөрдөг орчих гэсэн. Тэгээд R2 C2 гэдэг маань болохоор энэ тоо. Ерөнхийдөө зарим одоо өөр бас хүмүүсийн матрикстэй бичсэн зарим нь болохоор A B C D гэж бас бичсэн харагдаж байдаг. Энэ болохоор хамгийн ихнийх нь A тэгээд энэ нь B
Тэгээд C тэгээд D гэж. Ерөнхийдөө зарим нь бас ингэ бичсэн харагдчих. Гэхдээ ер нь энэ ч амарч юм шиг. Тэгээд тэгээд энэ нь яаж ч чадсан чи нэг өөрийнхөө дараа бодож бичих болно. Дараа нь би identity гэдэг бас нэг метод үүсгэж гэж бодож байна. Identity. Энэ return identity matrix үг. Function. Энэ return matrix. Create. Тэгээд энэ дээр identity нэг тооцоо өгсөн үг. Нэг энэ ихний x axis нэг баг нь болохоор 1 0 гэдэг юм болохоор нэг өсөв хэрэг нэг анзаарч байгаа бол яг миний түрүүний энд зурсантай адилхан. Одоо энэ яг зурсан энэ векторуудын маань энэ ихний баг нь гэдэг маань энэ маань болохоор ихний x вектор нь харагдаж байна. Дараа нь энэ маань болохоор y вектор. Одоо бид нэр энэ identity гэдэг метод маань болохоор identity matrix бид нарт үүсгэж өгнө гэсэн шинэ matrix үүсгэж өгнө default-ороо. Хэрвээ бид нэр өөрсдөө өөр одоо утга дамжуулахыг хүсэх юм бол энэ дөрвөн утгыг дамжуулаад дотроо дөрвөн ширхэг тоо ингээд matrix-аа үүсгэнэ. Identity matrix. Ерөнхийдөө бол бараг болчлоо дөө хамгийн ихний хичээл маань matrix. Энэ vector-ийн хадаа class-ийн бүрдээ гэж гаргаж байна. Vector function. Энэ бол matrix. Matrix 2-ыг үүсгэн 2-ыг харьцан 2 хэмжээтэй matrix. Энэ болохоор бас заримдаа өөр хэмжээтэй байж болдог. 3 ч юм уу. Энэ ихтэй 2-ыг харьцан 2 гэдэг энэ яг энэ matrix-ыг бол бас нэг нэрлэдэг зүйл нь юу гэхээр нэг square matrix гэж бас нэрлэдэг. Square гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр дөрвөлжин гэсэн үг. Энэ хэмжээ бүх хэмжээ нийтлэн ийм хэмжээ одоо бүх яг жишээ энэ яг бүх одоо юу хэмжээ нийтлэн ийм дөрвөлжин square гэж нэрлэдэг. Англи хэлэнд square. Би надад хэлсэн. Амт лачаач square гэж. Square гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бүгдийн нийтлэн дөрвөлжин square гэж нэрлэдэг одоо харагдаж байна. Одоо энэ үржин тэнгүүд энэ матриксыг маань болохоор 2-ыг харьцах 2 гэдэг матрикс маань болохоор square matrix. Яагаад гэвэл олон одоо баг нь мөр одоо баг нь байгаа тоонуудын тоо ихсэн байгаа. Одоо энэ харах юм бол яг энэ дөрвөн тоо 2-ыг харьцах 2 гэдэг маань 2 баг нь гэдэг маань одоо матриксаа ерөнхийдөө нэрлэхдээ 2-ыг харьцах гэдэг эхний энэ тоонод үргэлж энэ мөрийг нь хэлдэг. Заримдаа бид нэр одоо шилжиж гэж матрикс үүсгэж болно. 1 2 3 4 ийм матриксууд одоо 3-ыг биш 2-ыг харьцах нь 3 гэдэг матрикс. Яагаад тэгэхээр энэ 2 ширхэг байгаа. Баг нь маань энэ хаана ханддаг. Энэ баг нь маань бол 1 2 гэсэн баг нь байгаа. Тэгээд энэ баг нь биш энэ мөр 2 мөр. Тэгээд баг нь бол энэ 3 баг нь энэ бол 3. Тэгээд 2-ыг харьцах нь 3 ч гэдэг юм уу ийм матрикс байдаг. Энэ бол square matrix бол биш, дөрвөлжин matrix бол биш. Энэ 2-ыг харьцах нь 2 гэдэг юм байна. Square matrix. Гэтэ энэ 2-ыг харьцах 2 гэж ингэж нэрлэхдээ үргэлж ихлээд одоо матриксийнхаа биений тоо өгдөг. 2-ыг харьцах 2 гэж. Эхний 2 гэдэг энэ тоо нь болохоор баг нэг мөрийг нь хэлж байгаа. Дараагийн энэ 2 гэдэг тоо маань болохоор багнуудыг хэлж байгаа гэсэн. Тэгээд одоо энэ бол бидний хамгийн анхны үүсгэсэн matrix 2-ыг харьцах 2 гэдэг square matrix. Тэгээд одоохондоо бол та нарын болоо brain жоохон
ойлгохгүй байна гэж хэлж магадгүй. Яг одоо энд ямар ч удахгүй зүгээр нэг тоонууд харагдаад байгаа дөрвөн тоо. Энд болохоор дөрвөн тоогоо одоо би шинээр матрикс үүсгэхдээ identity matrix нь бол ийм байна. Тэр энэ дөрвөн тоог бол яг одоо ишигээ очихдоо тэр функшныг пасталтаа араас зурсан ийм тоо болж очиж байгаа. Тэгээд энэ 1 гэдэг тоо маань бол A, энэ 0 гэдэг тоо маань бол B, C нь бол D одоо харж байгаа гэж бодож байна. Тэнгүүд би энэ дөрвөн тоогоо ингэж энэ аргументээр одоо дөрвөн A, B, C, D гэсэн дөрвөн аргумент болгож аваад дөрвөн variable. Түүнийгээ бид нэр энд үүсгэхдээ A, B нь болохоор эхний одоо тэр тоо дараагийн C, D нь болохоор дараагийн мөрнийх одоо матриксаа би бичлэгтээ зүүнээсээ баруун тишээ тэгэд дараагийн мөр рүү ороод ийм замаар одоо би матриксаа бичиж байна гэсэн үгийн тоонуудыг. Яг тэгэхээр бид нэр одоо монгол хэлэнд одоо англи хэлний бүгдээрээ зүүнээсээ баруун тишээ уншдаг. Одоо энэ үгнүүдийг уншихдаа identity гэдэг үгийг уншихдаа бид нэр зүүнээс нь баруун тишээ уншиж байгаа. Яг тэр юм шиг яг илүү хэлбэрээр монгол бодоход бол энэ A гэдэг нь B нь Гэхдээ энийг яг ингээд араас нь цувралаа бичгээд одоо харахад амар юу байгаа учраас одоо толгойд энэ юу вэ гэж бодох хэрэгтэй болно. Түүн тэгэхгүй үднэс би нэг харахад илүү хэлбэр үднэс болгоод яг матрикс эдгээр болгоод эндчлээ гэсэн үг. Тэгээд identity matrix гэдэг зүйлээ бичсэн. Бид нэр matrix гэдэг юм бэ гэдэг зүйлийг бол мэддэг болсон. Тэгээд дараагийн хичээлээр бид нэг матриксийн одоо үргэлжлүүлээд өөр математикийн хөтлөлт хийх тэр методуудаар бид дараагийн хичээлээр хийжээ. Тэгээд тэр утгаараа